За тэгээд нүрээ харж агаад хэдүүлээ асуудлаа ярья гэсэн. Тэгэхэд төмөр дөмөд арга юу гэж хэлсэн бэ гэвэл чи хажуудаа байгаа хүний нүрийг харах уу гэсэн. Чи хүний нүр харах уу гэж одоо намайг дээр нь харахгүй байдлаар минь одоо ялгуулж доромжилсан л доо. Тэгээ энэ бол одоо төрийн өндөр албан тушаалтны одоо зүгээс гарамгүй ийм хандлага байсан. Одоо зүгээр дуртай үедээ сэтгэлийн хөдөлгөөнөөр гэх юм уу да хараагүй хүмүүст гадна тогтчлтыг хийж өгнө гэж шоу хийгээд тэгээ болохгүй болсон үедээ хүнийг одоо занл хийлдэг доромжилдог юм байж болохгүй байх. Бид нар бол одоо шаардлага бичээд ирсэн байгаа. Ерөнхий сайд тандаад, нийслэлийн засаг дарга тандаад энэ хүнд зохих арга хэмжээг авч өгөөч. Одоо бидний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс одоо энэ хэлсэн үгнийхээ төлөө уучлах байх. Ийм шаардлагуудыг тавьж гин. Мөн дээр нь одоо тэр бидний гадна тогтчлтын ажлыг хийж өгнө гэсэн энэ амлалтаа биелүүлээч гэсэн үндсэн шаардлагуудыг тавьж гин.